Амны өвгөнрийг дарах маш үр дүнтэй зөвлөгөөг би өнөөдөр та бүхэндээ хэлж өгье. За энэ зөвлөгөөг бүр илүү лавшруулад мэдхийг хүсвэл та энэ дээр лайк дараад үлдээчээрэй. За тэг хэр олон хүмүүс энэ асуудал анхаарч байгааг би хараад дараагийн тэр цуврал одоо илүү үр дүнтэй зөвлөгөөнүүдийг бас ингээд оруулаад явах болно. За тэгэхээр бид нар нийгмийн харилцаанд орж байгаа хин нэгнтэй заавал ярилцах юм хэрэгцээ байж байгаа. Тэр үед амнаас өвгөнөр үнэртэн гэдэг маань тухайн хүнд нөгөө үнэлэмж гэдэг зүйл маш ихээр буурна. Хоёрдугаарт тухайн хүн өөрөөс нь амны өвгөнөр үнэртэж байгаа гэдгийг хин нэгэн хэлхээснээс төдийлэн сайн бас мэддэг юм байна. За амны хөндийд яагаад тэр одоо эвгүүнэр үнэртдэг бий болдог вэ гэдгийг хэлж өгье. За амны хөндийд эмэг төрүүлэгч бактери олшроод за бактерийн бодисын солилцооны задралын улмаас хөхөрт нэгдэгдэх зүйл үүсчихэд. За энэ нь амны эвгүүнрийг ихээр үхсэж идэг байна. За тэгэхээр бүгдээрээ амны эвгүүнрийг дарах үр дүнтэй зөвлөгөө рүү оръё. За нэгдүгürt нь хилийг заавал цэвэрлэх хэрэгтэй. Бид нар амаа угаацаана гэж яваад хилийг цэвэрлэг өрчдөг. Учир нь хилний тэр хөхлүүд дээр одоо саяын дурдсан тэр амны хүндэд маш одоо бактериуд байж байгаа. Тэр нь хилний тэр хөхлүүд дээр маш одоо тод өнгөр үүсгээд түүнд амьдрах таатай орчин болчдөг. За бид нар тэгэхээр хил усгчийг заавал хэрэглэх ёстой. За ингэхдээ хилний энэ харагдаж байгаа энэ захууд эсгүүдээр тэр амт мэдрэх хөхлүүд байж байгаа. За энэ эсгүүдээр бас одоо тодорхой хэмжээнд нь даралтаа тааруулахгүй бол хэд их хүчтэй дараад ихэр амт мэдрэх хөхлөх маань их гэмт аюултай байна. За хоёрт нь шүдний чулууг цэвэрлэх, үүнээс өрцөн сэргийлэх нь чухал. За шүдний бид нар одоо шүдээ дутуу угаасантай холбоотой за тэр одоо чөлөөтэй амин хүчил гэдэг зүйл маань үлдээд энэ одоо удаан хугацаа